За гişүүдийнхээ өглөөний мэндийг хүргье. За энэ хууль бол маш чухал хууль л да. Гэтэ энэ дээр маш их анхааралтай хандах хэрэгтэй. Зүгээр нэг одоо хууль батлагдах бол бас алдаатай гэж ойлгож байгаа. Яг тэгэхээр ялангуяа энэ газар тариалан хөдөө аж ахуйн салбарт бол усны хангамжийг энэ дээр анхаарах хэрэгтэй. Төлбөрийн асуудал яах юм бэ? Өнөөдөр газар тариалан услагаатай болгож хөгжүүлэе гэж бид яриад байгаа шүү дээ. Тэгжээж бид нар иргэдээ одоо хүнсээр Улаанбаатар гурилаар хангана. Энэ төлбөрийн асуудал дээр анхаараарай. Өнөөдөр хуулиараа бол энэ газар тариалангийн услагааны асуудал бол төлбөр нь бол чөлөөлөгдөж байгаа. Яг тэрүүгээрээ бас явна гэж одоо харж байгаа. За дээрэс нь бэлчээрийн усан хангамжийн асуудал. За малын ундны усны асуудал. Мал маань 80 гаруй сая хүрсэн. Хөдөө орон нутгад худгийн хэрэгцээ маш их байна. Өнөөдөр статистик тоогоор бол 4000 гаруй гүний худаг одоо бид нар бэлчээр шаардлагатай байгаа шүү дээ. Тэгээ энэ болгоноос бас төлбөр аваад энэ болгон дээр бас одоо гэд чангалаад ирэх юм бол бас энэ бэлчээрийн усан хангамжийн асуудал, энэ малын ундны усны асуудал бас хүнд байдалд орно шүү. Тийм учраас энэ төлбөрийнхаа асуудал дээр энэ хууль санаачлагч гишүүд бас анхаараарай гэж одоо хэлхөөн. Тэгээ хэлэлцүүлгийн явцад бас яг энэ газар тариалан болон за малын бэлчээрийн усан хэрэглээ төлбөр нь одоо чөлөөлөгдөнө гэж одоо харж байгаа шүү. За зарчмын хувьд бол энэ хуулийг бол дэмжиж байгаа гэдгийг хэлье. Баярлалаа.